Монгол банк үзүүлж байна. Янгсан 1921 оны ардын хувьсгалын ачаар Монгол улс эрх чөлөөгөн байлдан олсон. Гэж эрх чөлөө тус хар тогтнолон олсон хэдий ч эдийн засгийн эрх чөлөөгөн хараахан олж чадаагүй. Эдэж жуух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх юм болгон гадаадын мөнгөлөгчдийн мэдэлд хэрэгцээ тийм авъя гэхээр хэдээрүүхийг данжаад мэддэг. Худалдаа намайг эрхэлсэн пүүсийн гизэд ховл зэтэл Монгол орныг сорон мөлжиж байлаа. Өөрийн оронд амьдарч байгаа хэрнээ өрийн дансанд баригдсан ийм л хөөрхөлөлтэй улс орныг ардын засгийн газар хүлээж аваад гадаадын капиталаас ангижрах гарц суулганыг ирж хайж эцсэж цуцалгүй тэмцэл хийсний хүчинд үндэсний санхүүгийн системийн эхлэлийг тавьж улмаар 1924 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банкыг байгуулсан түүхтэй. Гэхдээ гадаадын капиталыг шахан зайлуулах нь гарын дорох амрах хэлбэр ажил байгаагүй. Орос хятадын цаасан болон зоос мөнгө, Англи, Америк, Герман, Мексикийн мөнгөнд дэвсгэртүүд их орны зах зээлийг эзэн ноёрхож ардын засгийн ололт бүхнийг адхан доторх мөнгө шихэн арилжахыг оролдож байсан юм. Гэвч тэмцэл тулаанд үнэн ялдгийг харуулж үндэсний мөнгөнд тэмдэгт өрсөлдөгчөн ялан янчаан төгрөг хоёрын хоорондын явц байдал тодорхой болсон юм. Олон жилийн нар салхинд өнгөж үсэн алдсан энэ цоорхой дээвэртэй ноорхой байшинд одоогоос 90 жилийн тэртээ Азийн Монгол орны анхны мөнгөн гүйлгээ явагдаж авлага өглөгийн тооцоо анх төрөнд хийгдэж байлаа. Ингэж арх ягтаас ардын хувьсгал эхэлж, арх ягтаас бас анхны банк санхүүгийн ажил эхэлж байлаа. 1899-1902 онд баригдсан гэх энэ байшинд Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банк барилан 260 мянган янчааны хөрөнгөтэй 18 Орос, 4 Монгол ажилтнтай үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. 4 Монгол ажилтан 4 аргын тоо мэддэг байсан. Эрхэн гацдаггүй юм бол эрхийн тэглэлгүй энэ тэр мөнгөн гүйлгээ хийчихдэг байсан. Ойлгохгүй зүйл таарч гэмээн Орос мэрэгжилтнээсээ асуудаг байсан юм. Богц томөнгөн ганцгалж яваад бори бокс хэлгүй зузаатгал хийхээр явдаг байсан юм. Ингэж Монгол улс үндэсний мөнгөн тэмдэгтээ болсон ч гэлээ актмор амбун шар хоньмол хадаг цай ангийн арис усыг арилжааны хэрэгсэл болгосоор ирсэн ард олны сэтгэл зүйд олон зууны турш дадал зуршил болсон хэв ёсыг өөрчлөх үндэсний мөнгөн тэмдэгтийн аж холбогдлыг сурталчлах ажлуудыгч Монгол банкныхан хийж явсан юм. 1922 оны 2 дугаар сарын 28 Усан нохой жилийн хаврын эхэн сарын шинийн 2-ны өдөр хурлсан Монгол улсын засгийн газрын төр хурлаар хоршоо сайжруулах банк нэг шийдвэр гаргаж тус банкны дүрэн боловсруулах болсон байна. 1923 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкны дүрэн батлагдаж Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк үүсгэн байгуулах хувийн нийлүүлэгчдийн хурал 1924 оны 4-р сарын 7-8-ны өдрүүдэд Монголын нийслэл өргөө хотноо болсон байна. Улмаар 1924 оны 6-р сарын 2-ны өдөр Монгол зөвлөлтийн хувийн нийлүүлсэн худалдаа аж үйлдвэрийн банкыг байгуулсан түүхтэй. 1925 оны 2-р сарын 22-нд мөнгөний шинжил явуулах тогтоол гарч үндэсний мөнгөн тэмдэгтийг төгрөг хэмээнэрлэхээр тогтоод 25% нь үнэт металл, гадаадын тогтвортой валютаар 75% нь төргөн борлогдох бараагаар батлагдсан мөнгийг гүйлгээнд гаргах эрхийг Монгол банкнд олгож байлаа. 1925 оны 12 дугаар сарын 9-нд Монгол банк 200,100 төгрөгийг анх гүйлгээнд гаргалаа. 1927 оноос улсын бүх албан газрын бүртгэл, тайлан, баланс, татвар, хураамж, орлого зарлагыг төгрөгөөр тооцож байхаар тогтлоо. Мөнгөний шинжил хийх явцад Монгол банкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгдсэн байна. Анх төгрөгийг
цагаан мөнгөн баталгаатайгаар гүйлгээн гаргасан бөгөөд 1925-аас 1927 оны хооронд дэлхийн зах зээлд цагаан мөнгөний үн буурч алтны ханш нэмэгдсэнтэй уялдуулан төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 1927 онд хурласан улсын баг хурлын шийдвэрээр тэр үед Монгол банкнд хуримлагдсан алт болон валютын фондонд түшиглэн 1928 оны 4-р сарын 15-наас төгрөгийг алтан баталгаанд оруулсан байна. Эндээс үндэсний мөнгөнд тэмдэгт бат найдвартай валютуулах үндэс тавигдж 1928 оны 8-р сарын 1 гэхэд манай төгрөг 51.8 Америк центтэй тэнцэх болсон юм. Үндэсний мөнгөнд тэмдэгтийн үүсэл гэвэл ийм билээ. Монгол туурхтан анхны төрөд улсаан байгуулж байсан хүннүү төрөг уйгур гүрний үеэс зоосон мөнгө сүхс сутхан арилжаа 8-нд хэрэглэж байсан. Чингис хаан Монголын тулгар төрийг байгуулж алт мөнгөн зоос сутгуулан эзлэгдсэн улс орныхон дотоод гүйлгээнд оруулж байсан түүхэн баримт бидний үеийг хүртэл уламжлагдсан ирсэн. Үүний зэрэгсээ их юань улсын үе буюу 1260 онд Хувлаа хааны зарилгаар 11 жүүхий юань улсын нэвтрэх эрдэнэртэй цаасан дэвсгэртийг гүйлгээнд оруулж дэлхийн түүхэнд цаасан дэвсгэртийн стандартыг хангалан бий болгосон багтам түүх биднийг билээ. Богдын засгийн газраас 1921 онд 6 сарын хугацаатай цаасан мөнгөний дэвсгэртийг 6% хүүтэйгээр гаргахаар шийдвэрлэж байсан байдаг. Баг болзоод нэртэй энэ мөнгийг Богд хааны хаш эрдэнийн тамгыг сэлсэн уран сэлбэрч лувсан гомбогч хүн хийсэн хэмээн бичигдэн үлджээ. Ардын засгийн анхны жилүүдэд хэвлэгдсэн данзангийн доллар гэгч энэ мөнгөнд тэмдэгтийг сангийн яамны тэргүүн сайд данзан улс төрийн хэрэгт холбогдсон гэдгээр гүйлгээнд гаргаагүй байна. 1924 оноос хойш 1925, 1939, 1941, 1955, 1966, 1981, 1983, 1993 онуудад мөнгөн дэвсгэртүүдэд шинжилэн солисоор иржээ. Мөнгөн дэвсгэрт гэдэг бол үнэт валютаар баталгаажсан арилжааны чухал хэрэгсэл бөгөөд тухайн орны хөгжил, дэвшил, түүх, соёлын гайхамшиг, ялангуяа бичиг соёлын үнэт өв төдийгүй үе үеийн зураач урчуудын авьяас чадварыг шалгасан сорилт шалгуур болдог байна. Монголын урчуудын эвлэн гишүүн нэр зураач амгалан, Менжүр, Сэрэмпэл, Алтан хуйг бүтэн жигэгчлэн үе үеийн шилдэг зураачдын үйл бүтээл мөнгөн тэмдэгт болон мөнхөрөн үлджээ. Менжүрга бит хоёрт банк одоо Монгол улсын шинэ мөнгөн тэмдэгтийг загварыг урлан бүтээх үйлсд үр бүтээлтэй ажиллаад гэж банкнаас энэ одоо сайшаалын үнэмлэх гэж өгч ирсэн байна. Тэгээ 66 оны 1 сарын 12-ны өдөр гэсэн. Үндсэндээ цаасан мөнгө чинь 7 дэвсгэрч үү дээ. Тэгээ 7 дэвсгэрч 10 өргөө байна гэхээр чинь 14 ширхэг зураг зорж байгаа байхгүй. Монгол банк байгуулагдсан анхны өдрөөс санхүүгийн техникум, Монгол Улсын их сургууль, Зөвлөлт холбоот улсын эрхүү Ленинград, Москвагийн их сургууль зэрэг эрдэмгийн хөргөнд сурч боловсрсон үндэсний боловсон хүчнэр эгнээгийн өргөжүүлсэн юм. Үндэсний боловсон хүчний бэлтгэхэд Зөвлөлт холбоот улсын зөвлөрийн дэмжлэг тусалцаа их үүрэг гүйцэтгэснэвч хэлэх учиртай. 1950-аад он гэхэд Монгол банкны үйл ажиллагаа өргөжин бүх аймаг, томоохон хот суурьнд өөрийн салбартай болсон юм. 1924 он Худалдаа жилийн банк Монгол банк байгуулагдлаа. 1925 он үндэсний валютыг төгрөг хэмээн нэрлэлээ. 1926 он цагаан мөнгөн зоос анх гүйлгээнд гарлаа. 1931 он урт хугацаатай зээл болгож эхэллээ. 1940 он улсын төсвийг Монгол банкаар дамжуулах боллоо. 1954 онд Зөвлөлт холбоот улс Монгол банкнд оруулсан өөрийн хувь хөрөнгийг манай талд шилжүүлэн өгснөөр Монгол банк бүгд наримдах Монгол ард улсын банк хэмээн нэрлэгдэх болсон юм. 1963 он Монгол улс олон талд тооцооны системд шилжсэн. 1990 он аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрм батлагдсан. 1991 он банкны тухай хууль батлагдсанаар Монголд 2 шатлалтай банкны тогтнолцоо нэвтрүүлсэн. 1992 он
клирингийн тооцоо эхлүүлсэн. 1993 он Монгол банкын хянах шалгалтын ерөнхий чиглэлийг баталсан. 1994 он Эхлэн бодох бүртгэлийн шин тогтолцоог нэвтрүүлсэн. Монгол оронд худалдаажуулалтын банк байгуулагдаж байснаас хойш энэ хугацаанд тус банкыг Комар, Никелман, Дойчман зэрэг Орос мэргэжилтнүүд 1924-өөс 1931 онд удирдах явсаар банкны анхны Монгол дарга Довчонд хүлээлгэн өгсөн байдаг. Тэр цагаас хойш Сэдэнбол, Балдан, Балжид, Самсүр, Төмөр, Данцэн, Хөдөрчулуун, Жаргал сайхан, Моломжинц, Үнэнбат, Чулуунбат, Бадсүх, Хөрөвдөрж, Зол жаргал зэрэг хүмүүс удирдан төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх төвөг бэрхшээлтэй хэрнээ түүхэн гавьяатай албыг залгуулсаар иржээ. Эдийн засгийн уналтаас өсөлтөд шилжих төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийг тогтворжуулах зорилтыг ханган ажиллаж байна. Олон улсын валютын сангийн дэмжлэгтэйгээр эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах засгийн газрын өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол банк дэмжин хамтран хэрэгжүүлж байна. Үйл ажиллагааны шинжилгээтэд зорьсон дунд хугацааны хөтөлбөр боловсруулалтыг хэрэгжүүлж эхэлсэн нь олон улсын жишигт нийцсэн төв банкыг төлөвшүүлэх түүхэн ажил боллоо. Европын төв банкнаас гаргасан аргачлалын дагуу банкны системд активын чанарын иж бүрэн үнэлгээг анхудаа хийснээр эрсдлээс урьдчилан сэргийлэх чадварыг бүрдүүллээ. Банк санхүүгийн салбарын хууль эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оныг банк санхүүгийн салбарын шинжилгээний жил болгон зарлаж, бодлогын тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүллээ. Монгол банк олон улсын жишгийг баримтлан мөнгөний бодлого, банкны хяналт шалгалттай холбоотой аливаа шийдвэрийг хамтын удирдлагын зарчим тулгуурлан гаргадаг болж, макро зохистой бодлого хэрэгжүүлдэг төв банк боллоо. Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг бүрдүүлж, орчин үеийн төлбөрийн хэрэгслийн шин технологиг дэмжин хэрэгжүүллээ. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт худалдан авах ажиллагааг орон нутагт ойртуулж, алт тушаагчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хөнгөвчлснөөр алт худалдан авалт анхудаа 22 тоннд хүрлээ.